За Нямбатар хотын дарга бол хэрүүл хийгээд байдаг болохоос шуган нь бол ажиллаа бол тэг хийгээл том төслөө бас урагшлуулах гал яваал байдаг. Тэгээд тэр нь бол одоо буруутах арга бол байхгүй. Гэхдээ бас заавал шаардлагагүй юм төслүүдээр одоо хэрэгжүүлнэ гээд явсан энэ тохиолдлууд бол гарсан. Тухайлбал туулын урдны зам. Туулын урдны замдаа тухайлбал хүн намын зөвлөл бол энэ одоо буруу байна. Зам хэрэгтэй. Замаа бол одоо заавал голдыг бүр далан барих байдлаар биш. Одоо тэр уулын зам гэж ярьдэн шүү дээ. Тэрийг өөртөх байдлаар хийх юм бол илүү хямдхан өөр өгөөчтэй хурдан хийж болж байна гэдэг. Ингээд саналуудаа гаргаад явсан. Харамсалтай нь бас энийг заавал хэрэгжүүлэх ёстой гэдэг. Ингээд парламент руугаа нэлээд их дайрсан энэ бол жоохон зохисгүй үйл явдал болсон л гэж байна. Тэгээ Монгол бас өөрөө гэсэн бас төр засагтай. Тэгээд иргэдийн төр дэвтэх итгэл маш их чухал. Парламентын засаглал бүр их чухал. Хэмбооч хэллээ гэсэн одоо шийдвэр гаргадаг дээд чатныхаа байгууллагатай бол хүндэтгэлтэй хандах ёстой байхаа л гэсэн юм байна шүү дээ. За